Та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. За өнөөдөр мод тарьж ургуулахад анхаарах зүйлсийн талаар бичлэг бэлдэж оруулж байна. Монгол Улсын ерөнхийлөгч нэг тэргүүн мод тарих санаачлаг гаргаж энэ үндэсний хөдөлгөөн болон хөрнөж олон иргэд аж ахуй нэгж байгууллагууд энэ хөдөлгөөнд нэгдэн орж мод тарих ажил өрнөж байна. За энэ хөдөлгөөнийг тэмдэгчдийн нэг бий. За модтой байхын ашиг тусыг та бүхэн сайн мэднэ. За энэ талаар энэ бичлэгээр дурдахгүй. За би 10 гаруй жилийн хугацаанд 500 гаруй мод тарьж 70 гаруй хувь нь ургасан байгаа. За ойрын хоригдлуулсан туршлага судалж мэдсэн зүйлээ олон түмэнтэйгээ хуваалцах замаар энэ үндэсний хөдөлгөөнд бага боловч өөрийн хувь нэмрээ оруулах төлөвлөс энэхүү бичлэгийг оруулж байна. За бид мод тарихдаа голдуу тогоолж тарьдаг. Тогоондоо хар шороо, ууц, дис, үрдис сэргийгийн болсны дараа модны үсгэлгээгээ суулгадаг. За ингэж тогоож тарих аргыг тийм сайн оновчтой арга хэмээн би үздэггүй. За ямар аргаар мод тарьвал дээр үйдэг талаар энэ бичлэгийн төгсгөлд өгүүлнэ. За ингэж модыг тогоож тарьснаар тогооны гадна талын эргэн тойрны хөлс сайн боловсруулагдаагүй хатуу нягтарсан байдаг. За ийм учраас модны үндэс хязгаартай орчинд ургаж өнрүүгээ болон тал бүр тийшээгээ чөлөөтэй ургаж чадахгүй үрдэг. За бидний тарьсан моднуудын сайн ургахгүй байгаа хөөд байгаагийн олон шалтгаануудын нэг нь энэ болов гэж би бодож явдаг. Дараагийн нэг анхаарах зүйл бол бид тарьсан модоо услахдаа тогоонд туслаад байдаг. За ингэхэд ямар процесс явагддаг талаар тайлбарлая. За эхний нэг жилдээ бол тарьсан модоо тогоонд нь услахад ямар нэгэн асуудал байхгүй. За мод цаашид урган модны үндэс тогооноос гарч ургадаг. За зөвхөн мод шир нь ургамал үндэснийхээ үзүүр хэсгээр ус болон шим тэжээлийн бодисуудыг авдаг. За модны үндэсний модонд ойр хэсэг бүдүүрч урган салхи шуургнаас мод унахаас хамгаалгаас биш ус болон шим тэжээлийн бодисуудыг авдаг. За үргэлж тогоонд нь уснаар энэ ус болон шим тэжээлийн бодисуудыг авдаггүй энэ хэсгүүдийг бид услаад байдаг болж таарч байна. За ингэснээр энэ хэсгүүд маань ус нэвчиж зөөлрч хорхоо шавжинд идэгдэхэд хялбар болдог. За улмаар цаашлаад хөрсөн дэх бичил видеодын үйлчлэлээр үндэсний энэ хэсэг задарч модны үндэс маань ялдарч цаашид ургах нөхцөлгүй болдог байгаа. За модыг ингэж үргэлж тогоонд нь услаад байгааг аман цангасан ус чадваргүй ус өгөхдөө аман биш толгой дээр нь ус асгаад байгаатай зүйлж болох юм. За модыг тогоонд нь биш тэгээд хаана услах ёстой вэ гэж та бүхэн надаас асуух байх. За энэ талаар энэ гацуурны жишээн дээр тайлбарлая. За энэ гацуур бол нэг 10 гаруй жил удаж байгаа гацуур байгаа. За модны хамгийн урд ургасан мөчрийн чанга доор. За одоо энэ хамгийн урд ургасан мөчр байна. За энэний чанга доор тийм ээ. Яг энэ хүртэл модны үндэсний үзүүр ирсэн байгаа гэж төсөөлж удаан үснэ. За нөгөө энэ талхны одоо хамгийн урд ургасан мөчр энэ байна. За энэний доор хэсэг модны үндэсний
үзүүр ирсэн байгаа гэж бодлоо. Ингэж усан. За мөн модоо бордох тийм ээ. Шим дижилийн бодисууд болон витамин минералаар бордох бол мөн одоо саяын заасан энэ хэсэг бордогоо хийж өгнө. Дараа нь услаж бордох хэрэгтэй. Үүнийг та анхаараарай. За бичлэгийнхаа төгсгөлд мод зурслаж тарих аргын талаар өгүүлье. За метр 20 санжаас метр 50 санжийн өргөнтөө одоо зурус гаргаж за энэ хэсгийн хөрсөө боловсруулж за мод хооронд нэг 3-аас 4 метрийн зайтай за зурус хооронд бол нэг 4-5 метрийн зайтай ингэж хөрсөө боловсруулж тариул хамгийн оновчтой арга болов гэж би боддог. За гадна талбайд бууцаар хөрс боловсруулах. За хөлмжлөх хөрсийг компостоор боловсруулах талаар энэ сувгийн бичлэгүүдээр та үзэж сонирхороо. За энэхүү та хүнд өнөөдөр мод тайз ургуулахад анхаарах зүйлсийн талаар бичлэг хүргэлээ. За ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн амжилттай өрнөж нэг тэрбум модоо тайж ургуулж чадсан тухайга дэлхийн нийтэд мэдээлэх тэр сайхан өдөртөө уцсан зурлагын ерөөлийг дэвшүүлье. За энэ бичлэгт та бүхэнд маш их тустай мэдээлэл байсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.